ажиллаад хүүхдүүдийн тэр шалгалт шүлгийг өгүүлээд үе таалга нээгдэх үед тэр сургалтанд явах хүүхдүүдийн үе таалгыг нээсэн бэлэн байлгаж байгаа баяртай байгаадаа. Тэгээ хүүхдүүдэд амжилт хүсье. Явж очиод сайн сурцгаах хэрэгтэй. Тэгээд Эрдмийн далай гэдэг бол өөрөө бас оройгүй ийм одоо дээш явах аялал. Тэгэхээр ямар ч гэсэн та нар эхний тэр аяллаа эхэлж хятад очихлоор чинь та нар өөрсдөө мэдгэл баг. Даавгийн сургууль байдгийг мянган бэрийн аялал нэг алхмаас эхэлнэ гэх. Тэгэхээр та нарын одоо Эрдмийн аян энэ ингээл эхний энэ шалгалтаас эхэлж байгаа гэж би хувьдаа үзэж байгаа. Дүүнрээ бас амжилттай байгаасаа гэж би хүсэж байгаа. Чадах юмнууд дээрээ энэ явцын дунд хүндрэл гарах юм бол би өөрийнхөө зүгээс бишэлтэй бүх хүчээ одоо хүч чадвартай гаргаж ажиллах болно гэж хэлмээр байна. Жишээлбэл визитер дээр та нар өөрсдөө мэдж байгаа бас хүндэл байдаг. Хүүхдүүд очиод очирлцсан, хэд хамгаарч очирлцсан юм байдлаа. Бид нар би чадахгүйгээ юм бол амлах. Чадхаасаа чадахгүйгээ хүртэл та нартай тусалж та нартайгаа хамт байна л гэж хэлсэн. За амжилт хүсье, баяр хүргэе. За баяр та доктор гişүндээ. Таны хэрэгс өмнө бас оюутнууд бас нэгэн мэдээ дээр бас хангацсан байгаа. Тэгэхээр энэ удаад бас сертификатаа гардуулах гэж байгаа орчээ тийм ээ. За ганд өдрөө. Шууд нэр дуудаа гараагаар дараа за. Алт хоёр. Анар Эрдэнэ хоёр. Зол жаргал төлгөө. Мянган баяр халтар. Мөнгө цул ивэл. Нам төмүүлцээ. Их мөнх их хоёр. Сонирмбэл их саруул. Үлзий одрох хүн бэлэг. Сингүүн Бартанбаатар. Хичээлүүд амарчсан болоо тий. Цингэл Мишель. Айдмаг нь хос жаргал. Өөдлөх амингоо. Нэмсэм намун бэлэг. Анууд гамбат.
орж очиж байгаа нар. Борхуу нэм зэрэг. Наранбаатар амар жаргал. Намуун Туван. Анар лавжог. Лавжог. Бат Эрдэнэтбат. Баясгалан Хүрлбаатар. Баясгалан Хүрлбаатар. За өдөгчтэй бас телевиз мэдээллийг шууд дамжуулан хүргэж байна. Тэгэхээр ISSB Global Examination за олон улсын шалгалтанд амжилттай оролцсон суралцагчдад сертификат олгох ёслын бас үйл ажиллагаа яг одоо болж байна. За өдөгчтэй бас телевиз ISSB за Global Examination олон улсын шалгалтанд амжилттай оролцсон сурагчдад сертификат гардуулах үйл ажиллагаа яг одоо болж байна. За өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр энэхүү бас шалгалтын ач холбогдлыг та юу гэж харж байна?
Одоо бид нар чинь сая 2 жил ингээл цар тахал карантин гээл ер нь сургалтын хөтөлбөрүүд ч гэсэн удаашралтай юм байлаа шүү дээ. Гэхдээ хамгийн гол юм нь одоо энэ маск темийнхэн бас энэ хүүхдүүдийн боловсролд анхаарсаар энэ одоо цар тахал альва хүндрэлд одоо бууж өгөхгүйгээр сөхрөхгүйгээр энэ хүүхдүүдийн боловсролын төлөө яваад байгаад би их баяртай байна. Тийм учраас өөрийнхөө зүгээс дэмжиж ажиллаж байгаа. Тэгээ саяхан энэ одоо хятадын ихтэй сургуулиудын зүгээс англи хэлний бас шалгалт авсан. Тэгээ энэ нэлээд олон хүүхдүүд оролцсон. Манай Сүхбаатар дүүргээс 28 хүүхэд энд шалгарсан байна. Тэгээ энийг бол би өөрийнхөө зүгээс эхнээс нь зохион байгуулалтад дэмжиж оролцсон. Тэгээ одоо хүүхдүүдийн үр дүн гарсан байна. Манай Сүхбаатар дүүргээс 28 хүүхэд бас шалгарсан байна гэдэг бол би бас болж байгаа нэг сайн үзүүлэлт гэж бодож байна. Энэ хүүхдүүд маань одоо энэ нөгөө олимпиадад эзэлсэн байруудынхаа дагуу сургуулиуд руугаа хандаад сургууль соёлдоо бас хамрагдах энэ боломж үе таалга нь нээгдэж байгаа юм. Тэгээд одоо удахгүй энэ хүүхдүүд маань явж сургуулиудаа очиж сурж бас тэтгэлэг авах тэр боломж нь нэгдэсэ гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ одоо шалгалтын бас онцлог нь TOEFL, IELTS-ийн шалгалт одоо өгөхгүйгээр бас оронд нь орлуулж байгаа шалгалт шүү дээ. Тий, эн чинь нөгөө олимпиад маягаар явагдаж байгаа ч гэсэн эндээ тодорхой нөгөө байрууд эзэлчихлээр тэр шалгалтыг өгсөнтэй адилхан дүүцүүлж ойлгодоо цаанаа сургуультай орох тэр босгоод авч байгаа юм. Тэр үүднээсээ энэ одоо сургуульд орох эхнийхээ л алхмуудыг энэ хүүхдүүд маань хийчихэж байгаа гэсэн үг. За баярлалаа. За баярлалаа. За энд бас нэг тэр цэргээс ирж байгаа. За үзэгчтэй Mast телевиз за мэдээллийг шууд дамжуулан хүргэж байгаа тусгаар тогтмолын ордноос за тэгэхээр ISSB Global Examination олон улсын шалгалтанд за амжилттай оролцсон хүүхдүүдэд сурагч нарт одоо сертификат олгох эслийн үйл ажиллагаа яг одоо болж байна. За баяр хүргэе. Баярлалаа. Стикл юу ямар байна? Ямар оноо авсан? Хэдэн оноо авсан? Ер нь 84.5 оноогоор дөрөөр нь орсон мөлий. Шалгалт ер нь ямар хөө байв? Ер нь бүр дээр нь ихэндээ их ихтгэлгүй байсан. Тэгээд яг юу ярихаа сайн ихтггүй л байна гэсэн. Тэгэхээр тэргээс бас ер нь бол бас энэ шалгалт нь ер нь онцлог нь одоо ач холбогдлын жив гэж харж байна. Ер нь одоо COVID-19 үед их өөр сургууль одоо гадаадын сургуулиудад их хэсгэд ихцүү болсон цаг үед тэгээ бид нарт иймэрхүү боломж олж аваад их баяртай байдаг. Гэхдээ яг Амжилт хүсье. За баярлалаа. Би ярьсан шүү дээ. За тааш. За ийшээ яваад. За тэгээ өнөөдөр манай бас Mast хэмээс бас зохион байгуулсан одоо ISSB Global Examination гэдэг энэ шалгалтанд маань бас 200 гаруй хүүхдүүд оролцоод за хүүхдүүдийн маань одоо ихэнх нь бас болон амжилттай бас оноонуудаа авсан. Тэгээ түүний төлөөлөл болгож өнөөдөр 28 одоо оюутан байна. Одоо сертификат бас гардан авлаа. Тэгэхээр өнөөдөр жишээлбэл бас бид бүхэн харж байна. Энэ цэргээсээ бас энэ шалгалтыг өгөөд одоо цэрэгт өнөөдөр бас чөлөө аваад энэ сертификатаа гардаж авахаар ирж байгаа. Одоо энэ гих мэтчлэнгээр ингээд маш олон залуус одоо гэрээсээ энэ шалгалтанд одоо оролцож бас амжилт үзүүлсэн байгаа. Тэгэхээр энэ шалгалтын одоо онцлог ач холбогдол юу вэ гэхээр хятадын одоо ихтэй сургуулиудад бас ямар нэг оноо одоо IELTS-ийн оноо шаардахгүйгээр энэ одоо ISSB шалгалтын оноогоор нь тухайн одоо оюутныг одоо энэ шалгалтанд тийм ээ одоо шалгалтын оноогоор нь одоо ихтэй сургуулиудад орох юм боломж нь одоо бүрдэж байгаа маа. Тэгэхээр хятадын одоо улсын ихтэй дээд сургуулиудад одоо 50-аас 100% тэтгэлэг авах ийм боломж нь одоо энэ оюутнуудад нэгдэж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо бол оюутнуудаа маань онооныхаа дагуу одоо өөрсдөө хүссэн мэрэгжлээ материалуудаа одоо Mast тем дээр өгөөд одоо хятадынхаа ихтэй сургуулиудаа одоо apply хийгээд орно гэсэн үг. Одоо намар 9 сарын эсэлтэнд орох боломжтой гэсэн үг.
Тэгэхээр дахин шалгалтын хувьд ер нь хизээгээр байгаа байлаа. Ер нь одоо шалгалтанд орж амжаагүй бас сурагчид маань одоо дахин бас өгөх боломж болцоо ер нь байгаа юу? Тий бас 100 орчим хүүхдүүд бол шалгалтандаа одоо тий бүрэн дүүрэх чаддгүй хааг тулсан байгаа. Тэгэхээр энэ онлайн шалгалт өөрөө одоо химэл оюун ухаан маш өндөр хэмжээнд байдаг. Тухайн одоо оюутнуудын хувьд одоо имэйл хаяг нээлттэй ч юм уу, аль эсвэл Google орчуулга гэж үгээ ингэж оролдох хийх ч юм уу, ийм байдлаас шууд одоо шалгалт нь одоо хаагдсан, completed гэдээ хаагдсан байгаа. Тэгэхээр тухайн хүүхдүүд нөгөө дүрм журмынхаа хувьд бас бүрэн дүүрэн ойлгоогүйгээсээ болоод шалгалтандаа орч чадаагүй. Гэхдээ тэр 100 гаруй хүүхдүүд дотор маш сайн англи хэлтэй, хятадын их дээд сургууль, улсын их дээд сургуулиудад тэтгэлгээр сурах боломжтой одоо маш олон хүүхдүүд байсан учраас манай одоо Мас Системийн зүгээс хятадын одоо I-study гэдэг олон улсын байгууллага руу хүсэлт гаргаад 2 дахь одоо шалгалтыг зохион байгуулж байгаа. Тэгэхээр 2 дахь шалгалт маань 7 сарын 2-нд зохион байгуулагдана. Өглөө 9 цагаас. Тийм учраас бүртгүүлэх хүүхдүүд маань одоо манай Мас Систем буюу одоо 99 10 41 77 гэсэн утсаар холбогдоод одоо бүртгэлээ хийлгүүлээд 7 сарын 2-нд энэ шалгалтанд хамрагдах бас боломж байгаа. Мэдээж одоо шалгалтаа өгч чадаагүй хүүхдүүдээс гадна одоо хүсэж байгаа сонирхож байгаа хүүхдүүд ч гэсэн бас энэ шалгалтанд одоо хамрагдах боломжтой гэсэн үг. Ер нь ягаад одоо Хятад бас улсыг сонгосон бэ? Тий, за энэ шалгалт маань одоо бүгд Хятад ард улсаас зохион байгуулагдаж байгаа шалгалт. За Хятадын их дээд сургуулиуд бол одоо нэгч одоо тий IELTS-ийн оноогүйгээр нэгч хувийн тэтгэлэг өгдөггүй газар. Тэгэхээр IELTS-ийн онооны оронд энэ шалгалтыг одоо тухайн хүүхдүүдээс аваад одоо Хятадын их дээд сургуулиудад суралцах хүсэлтэй хүүхдүүдэд боломжийг нээж өгч байгаа гэсэн үг. За баярлалаа. За үзэгчтэй Мас Телевиз за тусгаар тогтнолын ордноос та бүхэнд мэдээлэл шууд дамжуулан хүргэж байгаа. За тэгэхээр ISSB Global Examination олон улсын шалгалтанд амжилттай оролцсон сурагчдад сертификат олгох үйл ажиллагаа боллоо.